зандан модно навчсан ургаж гүйцлээд яллах балчир үрийн дахин ургаж өслөөдөө алтан сэвлэгч нурт болтугай аштын эрэлчин мөнх болтугай Teodor Ulgan dahi nurgere Undur naste borlot Oyang hişe harallava Ongan sevlikçin narul boltuğay Otming tayan monk boltuğay Хачны амгай шэлгэж аштын заяаны үдийг нээ мөнгөн хачны тагнай шэлгэж мөнхийн заяаны үдийг нээ алтан сэвлэгч нурт болтугай аштын эрэлч Ихэзэн Чингис хааны минь үе сэрхэмлэн дайдалжирсан тал хангай дүүрэн багшран бичиг таван хошоо мадлын минь ашиг шим болсон амт цагаан сүгэ цалин цагаа мөнгөн аягандаа амсар дүүрэн мэлтэл зүйлээд наана нанжин хэтэ цаана чамин хэтэ зацэг үрийдэн 8 дахилтай намгар хатган дээрээ тавьж өгөөд намайг өрөөжилгэсэн бизээ алдар таран дугаар жарны жилдээ хурхан тохиолдож байдаг жил ихэн боломжийн сайн өдөр хэмээг сүрээр дараг чимээ гал морин жилийг 15-ны бэлэгтийн сайн өдөр Маттан уулын өвөр дээр зүүн булгийн зэлгэр дэнчид Батбаатрын залгамж угсаа бад дэлгэрч Бадрангуй түүний үргэлжлэл ануудар өхний сэвлэг үргээ хэслэл зориулсан хүндэт сайхан танхимд хүрлцэн ирсэн та бүхэндээ ивэл жилдээ хүнийг нэртлэн залж эрхэм болон түмэндээ урдчлан гэлж ган цагаан хайж гавшаа цагаан тонгоргийг бэлдээд алтан хайчны амийг нээж амь насыг даатгаж мөнгөн хайчны амийг нээж мөнх насыг даатгаж хан хушуутай алтан бариултай хаачаа гар мутар бүхийдээ дамжуулан үргээж гарсан дурсан насыг уртсгэж өргөөд баруун талын шанаанаас нь авч үргээ хэд бадам ливха цэцэг дэлгэрч байгаа мэд зүүн талын шанаанаас нь авч үргээхэд зүүлвэрийн эрдэн зацарч байгаа мэд орой дээрээс нь авч үргээхэд ой билгэн хурцдаж оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэд ар шилэн дээрээс нь авч үргээхэд агуу хүчин төгөлдөр болж байгаа мэд эрхэм хайртай октынх нь эрдэм бэлгийг нь ярихад номонд мэргэн нойрон сэргэн үйлэн дуран уган цэцэн дайнд баатар далай тусч элгээрээ инг сайхан жаргаж төрлөөрөө дөвшин сайхан оршиж төв их нутгийнхаа дунд үрээ танихгүй өнөр баян үрээгээ танихгүй хурдтай баян суух заяа сурах эрдэм баярлах наадам багтай жаргалтай эгүүр тумын өсөөр дандаа жаргалтай бай зочин тахимд хүрлцэн ирсэн аавын талын авг нагцнар ээжийн талын эрхэм хүндэттэй хүмүүн та бүхний минь заяа зам дийлж зол мөрөн зохиод дайраад ирэхэд далаа шиг дүүрэн буцаад ирэхэд булаг шиг арвин ганган мөрөн далаа ёр олоосон ундарч галбраасан мод шиг үзүүрээсэн цэцгэлж юу сансан бүхэн ертөнцийн наран дэвэгдэж ёсон үеэрэн жаргаж явахдгаа эрхэм үзэгч та бүхэндээ бэлгийн улирлын тооллын алдар 17 дугаар жорны
сүрээр дараг чимээх гал морин жилийн зуны ихэнх сарын шинийн 15-ны бэлэгтийн сайн өдөр буюу аргын тооллын 2026 оны 5 сарын 31-ний бэлэгтийн сайн өдөр Дорн тамгийн Матад сумын Мандмал Зэгэр Матад хан уулын өвөрбөл Матад сумын зүүн булгийн зэлгэр дэнжид Дорн тамгийн Матад сумын Баян Ангавагийн иргэн Улаан Зандангийн Батбаатарын ануудаар охины сэвлэг үргэх ёслол зориулсан хурдан шандаст хязаалангийн уралдаанд Дорн тамгийн Матад сумын 5 багаас нийт 10 хязаалан үрээ энэ өдрийн баяр наадамд хүлгийн шандас сорж алтан тоосон өргөхөөр марцсан байна. Хурдан шандаст хязаалангийн уралдаанд Завлаан зээж бичэн нэмнэтэй Дорн тамгийн Матад сумын Эрдэнэбаатархогийн залуу уяаж хандын мэнд үерийн хонгор үрээ байна. Түүний цааталт нь өнгөрсөн жил Баян дэлгэр уулын дахлуу баяр наадамд айраг турдлаад за мөн баг наадамд 2 айрагдсан дааг бас л одоо баг наадамд 2-3 айрагдсан Дорн тамгийн Матад сумын Баян Ангавагийн Монгол улсын авраг малчин аймгийн алдарт уяач Санжаа Осрын баяр сайхны хүү очир сүрэнгийн буурлуураа орсон байна. Түүний урдталт нь Дорн тамгийн Матад сумын Монгол улсын авраг малчин Санжаа Осрын баяр сайхны унган адуу Чанцал дулмын Баян Ангавагийн залуу уяач Чанцал дулмын хүрэн үрэмэн бүгдийн сэвлэг үргэх ёслолд айраг турдсан мөн Баян дэлгэр уулын дахлуу баяр наадамд буурлуураатэйгээ мөн айраг турдсан гэд бас л одоо энэ буурлуураа хүрэн өрөө хоёр ер нь хоёулаа ер нь холбож мордоод ер нь ар өврөөсөө сайхан айраг турдалцдаг бас одоо сайхан аралтай урдан үрээнүүд байгаа. Түүний цааталт нь ногоон хувцастай хөхөдтэй зүүн талынхаа гүйний онгорхойдоор Усгэн тамгийн Матад сумын аймгийн алдарт уяач жоохон урагшлаарай. Дорн тамгийн Матад сумын аймгийн алдарт уяач Мичүүрэнгийн анх хоёрын хүү Элбгийн хүрэн үрээ харагдаж байна. За энэ хүрэн үрээ за хаврын сунгаан болон зуны ихэнх сарын сунгаануудад ер нь одоо тун өнгөнд байгаа үрээнүүдийн хүрэн үрээ бол яхаарахгүй мөн байгаа. За түүний цааталт нь хүрэн буурлуураа байна. Хүрээтэй саран тамхтай энэ Дорн тамгийн Матад сумын Баян Ангавагийн аймгийн авраг малчин Амрын Батчаргалын унган адуу Матад сумын Баян Ангавагийн залуу уяач Арсланбаатарын Батчаргалын уяас олгон тааруулсан Батчаргалын хүрэн буурлуураа байна. Энэ хүрэн буурлуураны эцэг сайхан 50-тай одоо ийм яг хүрэн буурлуур азраг байдаг. За Монгол улсын тод маллаа уяа Сумья сүрэнгийн ган хуйгийн одоо унган азраг байдаг. Энэ эцэг. За түүний цааталт нь сайхан хүрэн алзан үрээ мордсон байна. Мөн одоо зүүн талынхаа гүйний онгорхойдоор Усгэн тамхтай Матад сумын Баян Ангавагийн сумын алдарт уяач Бям сүрэнгийн он үлдээ унган адуу байгаа. Энэний эцэг нь одоо сайхан хүрэн алзан азраг байдаг. Энэний эцгийн хүрэн алзан үрээний өвөө гэж одоо Дорн Монгол улсын тод маллаа уяач давг дөржин цэрэн жигмэдийн асгад цаарл азраг байна. Асгад цаарл азраг улсын баяр наадамд 2 төрүүлж нэг амуу зүүн турдсан хангаан бүсэд төрүүлсэн их хурдад одоо айраг турдсан аралтай урд үрээ аралтай хурдан азраг байдаг асгад цаарл азраг. За тэгвэл одоо энэ хүрэн алзан үрээний өвөө одоо асгад цаарл азраг тэр асгад цаарл азраг нь цэвэргүй хураалгаж за энэ хүрэн алзан үрээний эцэг нь гарсан юм аа. За энэ жилийн одоо анхныхан дахил дааг шүдлэн үрээ хоёр одоо уйгж байгаагүй битүү үрээ байна. Түүний цааталт нь наадалт нь ногоон хувцастай хөхөдтэй сайхан хээр үрээ мордсон байна. Энэ одоо Дорн тамгийн Матад сумын Баян Ангавагийн залуу уяач Улаан Зандангийн Батбаатарын хээр үрээ дааг одоо Жаргалан дулын дахлуу баяр наадамд зориулсан хурдан даагны уралдаанд тэр жил одоо дутуу эргэсэн байдаг. Дутуу эргээд нэг 3хан дааг барьж ирсэн. Тэр дутуу эргэлтэнд одоо айраг турдсан шүдлэн үрээ өнгөрсөн жил Буян өндөр уулын дахлуу баяр зүүн шар овны дахлуу баяр наадам за нэлээд одоо дутуу эргэлтэнд арханаас аваад айргийн арханаар хурдсан мөн одоо өнгөрсөн жил хавар зохион байгуулсан хүүхдийн сэвлэг үргэх ёслолд одоо айраг турдсан энэ жил Сумын алдарт уяач Борын мөнгө сүхийн охины амин гişиг охины сэвлэг үргэх ёслолд зориулсан урдан шандаст хязаалангийн уралдаанд айргийн 5 турдсан Баяг агсны гүүний ихтэй эцэг нь одоо Дорн тамгийн Матад сумын Баян Ангавагийн аймгийн алдарт уяач Дамблын Буд агсны урдан хар цоохор азраг тэр хар цоохор азраг дааг Дорн таймгийн цагдаагийн 70 жилийн ойн баяр наадам дааг төрүүлсэн тэр жилээ дааг Эрдэнэ цагаанд очиж бас одоо төрөө магна турдсан тэр хурдан буур лазрагны төл лазрагны эцэгтэй юм аа. За ингээд хурдан шандаст хязаалангийн уралдаанд шандас сорж алтан тоосон өрөх аргамаг хурдан гөлгөөд эндээс одоо нэг 2 км гарантай яваад хурдан хязаалангууд иргэн. За Улаан Зандангийн Батбаатар гэж одоо Эрдэнэт мал сүргээ адгуулан жилийн дөрвөн улиралд хээрийн сэлгэн дээлэн гандааж
адгуулан маллаж ирсэн бас л одоо Матас сумын сайхан эгэл жирийн малчин залуу байдаг түүний охин ануудаар өхний сэвлэг үргээ кислот зориулсан хордон шандаст хязаалангийн уралдаан хэдхэн мөчийн дараа иргэнэ. Тэгээ дөнгөж өргөнгөө Дорн тамгийн Матас сумын Түмэн амбагийн залуу яач элбгийн хүрүүрээ энэ өдрийн баяр наадмын хордон шандаст хязаалангийн уралдааныг хөтөөд гараад ирсэн ба. За ам үзүүн дээр нь Баян ханга багийн залуу яач Дэмүүлийн бор үрээ за хамгийн зөвдөлт нь байна. За айргийн 3 дээр нь саяхан зохион байгуулагдсан баг наадамд айргийн 5 турдсан Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн залуу яач Арсланбаатарын Бачаргалын хувийн солгонд хааруулсан Улаанзандагийн Батбаатарын хээр үрээ айргийн 3 дээр байна. За Баян ханга багийн залуу яач Чанцал дулмын хүрүү үрээ айргийн 4 дээр. За Баяр сайхны очир сүрэнгийн буур дүрээ айргийн 5 дээр байна. 6 дээр Матас сумын Эрдэнэбаатар хогийн залуу яач Хандын Мэндүрийн хонгор үрээд 6 дээр байна. За 7 дээр Арсланбаатарын Бачаргалын буур дүрээ 8 дээр мөн одоо Арсланбаатарын Бачаргалын халзуу үрээ байна. Халзуу 2 үрийг нэг харуулад заадыг өргөжлөө. За Арсланбаатарын Бачаргалын хүрэн буур дүрээ 6 дээр. За 8 дээр мөн одоо Арсланбаатарын Бачаргалын хүрэн халзуу үрээ байна. За Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн сумын алдарт үйж Өнөлтийн за унган тамхтай халзуу үрээ байна. Матас сумын Баян ханга багийн аймгийн авраг малчин Бачаргалын унган адуу за Арсланбаатарын Бачаргалын хүрэн буур дүрээ 7 дээр байна. Баян ханга багийн залуу яач Баяр сайхны очир сүрэнгийн буур дүрээ айргийн 4 дээр. За ер нь тун сайхан өндөрч гисэн байсан айргийн 4 дээр байна. За Чанцал дулмын хүрэн үрээ арай одоо буур дүрийг арай дийж уралдаад өгшөг байна. За ер нь газрын бол усны уртад 2 үрээ ер нь одоо тун одоо айтайхан урагшлаад байдаг да. За хүрэн үрээ бол одоо тэрүүхэндээ сайхан язганаад байна. За тарихныхоо 2 үрээтэй дийлье. За энэхүү Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн Иргэн Батбаатарын ануудаар өхний сэвлэг үргийг кислот зориулсан хордон шандаст хязаалангийн уралдааныг Матас сумын Түмэн амбагийн аймгийн алдарт уяач за Мичүүрэнгийн анх хоёрын хүү элбгийн хүрэн үрээ энэ өдрийн баяр наадмын хордон шандаст хязаалангийн уралдааныг за бүтэн биеэрээ илүү гараад хөтөлсөн байна. Урагшлаараа морьтойгоо зэрэгцэж явмаар байна да. Үлдээд байна да. За хүрэн үрээний хувьд одоо нэвтгэн сайхан хөлөрч гисэн. За хоёр чихэн одоо мөнхийн мөгөд урагшаага. За хаврын сунгаан болон хаврын хангар давхил за зуны сунгаануудад ер нь тун одоо дээгүр уралдаад байсан хүрэн үрээний хувьд өнөөдрийн наадамд одоо тун сайхан гарч ирээд хөтөлсөн байна. За цааталт нь одоо гэрн байгаа учраас гэрлүүгөө жоохон одоо хадуурах гэдэг шиг байна. За наадлаар нь саяхан зохион байгуулагдсан хээр үрийг харуулаарай. Саяхан зохион байгуулагдсан баг наадамд айргийн 5 турдсан Матас сумын Баян ханга багийн сумын алдарт уяа Шарав дөржийн Арсланбаатарын хөө Бачаргалын хувийн солгонд хааруулсан Улаанзандагийн Батбаатарын хээр үрээ ам үзүүн дээр. За хүрэн үрээ цаашаа нэг хулгаж байгаад эргээд одоо сайхан гараад ирлээ да. Хүрэн үрээ л ер нь одоо тун сэлүүхэн байна. За ер нь одоо тун сайхан холыг харчихсан. Өнөөдрийн наадамд ер нь одоо уяачны таамагт хийх хүрэн үрээ ер нь тун аштайхан байна да гэдсэн сайхан гараад ирлээ да. За элбэг уяач хонгормороо Мататангуудынхаа их тэглэг баяр наадамд одоо хайр амун хүзүүн турдуулсан уяач та. За Дорн тамгийн Матас сумын Түмэн амбагийн залуу уяач элбгийн хүрэн үрээ өнгөн дээр за нэг жоохон харагчлаа. За өнгөний хүрэн үрээ л одоо эндээс за барайны газар 2 км гарантай за 3 км ер нь яваад орноо. За Батбаатарын хээр үрээч ер нь одоо араас нь хөлн судрахгүй тэрүүгэндээ аштайхан одоо тун одоо аштайхан самардаж тавьдаг. За энэ эцэг нь одоо Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн залуу уяач Саран сүхийн одоо хурдан цоогор азраг байдаг. Тэрний одоо төл юм аа. Хин одоо Баян гагсны унгангүү байдаг. За ам үзүүн дээр хээр үрээ за арагшаа суугаараа. Ам үзүүнээ хээр үрээ арийнхаа өрөөндөөс дахиад арийнхаа хүрэн өрөөнөөс 200 м хэрэтээ салсан байна. За хүрэн үрээ айргийн 3 дээр байна. 4 дээр Монгол улсын авраг малчин аймгийн алдарт уяа Санжи улсын Баяр сайхны хүү очир сүрэнгийн буур дээр байна. За өнгөрсөн жил Матас сумын өсгөн байгууллагын түүхэн яруу алдарт 101 жилийн ам баяр наадамд энэ буур дүрээ 9 турдсан. За баг наадамд 3 харигдсан шандастай урд үрээ. За хүрэн үрээ бас л одоо тэрүүхэндээ сайхан язганаад байна. Улаанзандагийн Батбаатарын хээр үрээ байна. За Батбаатар уяач өөрөө одоо ануудаар өхнийхөө сэвлэг үргийг хэслэлд хээр үрийг одоо сайхан тавьж байна. За хээр үрийг нэг гойдуулсан да. За хүрэн үрээний зөв талаар нь одоо нэг одоо явуулаад арай л одоо ирж явуулчих шиг бол одоо эндээс барайны газар арай л болоог байгаа. За нэлээд одоо гашир унаач нэлээд зайтайхан энэ ураг хөдлөгсөн да. Ер нь одоо 55 та ер нь 50-55 та ер нь одоо шүргэлзэж шүү. Хоёр үрээ одоо хоёулаа сайхан хурдан байна. Хүрэн үрээг бас одоо алдаж болохгүй
хээрүүрээ жоохон алдаар дутаад байгаа шүүгээр айргийн 3 дээр чанцал дулмын өрөөр айргийн 4 дээр за очир сүрэнгийн буур дөрөө хоёр ер нь одоо тун хоорондоо холбоотой байна. За хээрүүрээ одоо ингээд сайхан дарж байгаа дахиад нэг одоо барианы газар одоо барианы доод тадаг очиод одоо нэг хөдөлгөх юм бол одоо яах юм бол за тэгэх нь хөрөн өрөөл одоо аймгийн алдарт байж Мичүүрэнгийн анх хоёрын за өөрийнх нь үржүүлгийн цэвэр хээр азарганы төлөө за 50 төгрөг хэмжээнд бол байхгүй энэ өдрийн баяр наадам бас одоо хөрөн өрөө тун одоо айтайхан байна. Их нь одоо өөрийнх нь унганггүй байгаа. За энэ жилийн одоо анхныхан дахил байгаа. Ер нь сунгаан дахилуудад ер нь тун хурдан байсан да хөрөн өрөөний хувьд. За Мичүүрэнгийн анх хоёр үеч одоо аймгийн баяр наадамд 3 онгормоор 3 одоо 5 оруулж ирсэн. За хээр үрэг одоо буруу талаар нь дахиад нэг ороод зөв талаар нь дахиад одоо шахуурлаа. За 51 52 тэ одоо хөдөлж байна. За хээр үрэг одоо дахиад хажууг нь гарга. За хүрэн үрээг ер нь тун одоо бажигдуулж байгаа шүү гэнэ. Ойртмаар байна. Арай тол байна. Хоёр үрээний хувьд одоо газар чийгтэй, датуургатай. За ямар ч хөндлөнгийн тоосгүй учраас одоо тун одоо аштайхан сайхан уралдаан болж байна. Хээр үрээ за зөвдлээрээ илүүргэж иглээ. Аргагүй нэг ойны холбоотой уралдаан гэдэг одоо өнөөдрийн хурдан хязаалангийн уралдаанд гарч байна да. Дорн тамгийн Матасумын Баян Ангабагийн залуу яач. За Улаан Зандагийн Батбаатарын охин Анудрын сэвлэг үүргэх хэслэл зориулсан хурдан шандад хязаалангийн уралдааныг аймгийн алдарт байж Мичүүрэнгийн анх хоёрын хүү Элбгийн хүрэн өрөө өнгөсөн аман хүзүүн дээр нь Улаан Зандагийн Батбаатарын хээр үрээг ер нь одоо цаатлаар нь нэлээд шахаад байна да. За унаач одоо энэ урууд одоо аргагүй унаач одоо эндээс 500 м хөрөхгүйгүй явна да. Унаачийн уруухан айлын үүд за аргагүй одоо эндээс одоо шалгадан за хээр үрээ одоо зөв шүү хээр үрээ одоо нэлээд одоо гойдоо бүтэн биеэрээ илүү гаргаж эхэллээ. Хүрэн үрээний нүд нь одоо жоохон өдөн сударлаа да. Хүрэн үрээ гэхдээ одоо үлдэхгүй дээ. За нэг одоо дашуур өглөө да. Хүрэн үрээг нэг дашуул өгсөн үлдлээ. За энэ хүү одоо Батбаатарын Ануудэр охины сэвлэг үүргэх хэслэл зориулсан хурдан шандас хязаалангийн уралдааныг Дорн тамгийн Матасумын Баян Ангабагийн залуу яач Арсланбаатарын Бачиргалын үе солиход харуулсан Улаан Зандагийн Батбаатарын хээр үрээ энэ өдрийн баяр наадмын хурдан шандас хязаалангийн уралдаанд төрүүлэн эрс төмний их алтан жолоо өргүүлж наадамчин олноо баясгалаа. Хээр үрээд аргагүй суухгүй үрээ юм аа. За тэгээ зогсоороо. За хээр үрээ төрүүллээ. За аман үзүүнд Элбгийн хүрэн үрээ аман үзүүнд турдаллаа. Одоо очир сүрэнгийн буур дараа 3 за чанцал дулмын хүрэн үрээ 4 турдаллаа. Хурдан шандас хязаалангийн уралдааны айргийн 5 сургаагийн үрээ ер нь одоо тун холбоотой байна. За айргийн 5 дээр хандын мэд хоёр үеч хонгор үрээ айргийн 5 турдаллаа. 6-т Дэмүүлийн бор үрээ 6 турдаллаа. За 7-д Арсланбаатарын Бачиргалын хүрэн буурал үрээ 8-д мөн одоо Арсланбаатарын Бачиргалын хүрэн халзан үрээ 8 турдаллаа. Зөвчөндөө өрөөд авчихсан. За намайг Дорн тамгийн Матасумын яриад Арсланбаатарын Бачиргал гэдэг. Өнөөдөр хээр үрээ минь сайхан төрүүллээ. Баяртай байна. За хээр үрээний хувьд энэ жилийн бас 2 дахь давхар уу явах тийм ээ. Тий. За хизээ тань дээрэж бас уягддаг тийм ээ. Урд өмнө ямар амжилт үзүүлэх тэр талаараас асуух. Энэ хавар над дээр ирж уягдаад. Тэгээ сая дахинд хэд оны өмнө дахинд тавар ороод. Тэгээ 2 дахь руу энэ дээр биш сайхан төрүүлээ баяртай байна. За баярлалаа олон одноос сайхан харагдав. За баярлалаа. За барай. За тэглээ сайхан ам үзүүлээ. Наа хоёр элбэг гэдэг энэ Дорн тамгийн Матасум 9 жил сурдаг. Энэ жил төгснөө 9 дугаар ингээ. Тэгээд үрээ ямар удам багштай үрээ вэ? Урд өмнө ямар амжилт үзүүлж байна? энэ битүү үрээ. Энэ манай өөрийн цэвэр азраг амаркийн төл. Их нь болохоор манай нэг унгаа хөрөнгө байд юм аа. Тэгээ битүү үрээ. Энэ тий анхных нь арга оролт андаг. За баярлалаа олон одноос сайхан харагдав. За баярлалаа. За баяр. Дорн тамгийн Матасумын 2 дугаар гэн цааш баяр сайхан очир сүрэн гэдэг. За буур дүүрээний хувьд урд өмнө ямар амжилт үзүүлж энэ жилийн хэд давхар уу явуулж байна? Энэ жил 2 дахь давхар уу. Баг надам 5 харагцсан. 5 харагцсан. Ямар удамтай өрөөлөө хэцгийн сайхан танилцуулахгүй. Эцэг бүрээс баяг гэх галтараа замтал. Их тал манай маршал алзангийн төл. Ави Баттэлгийн чандар доном гэдэг. Баянга уяач. Хүрүүрээ энэ жилийн хэд давхар уу явуулж байна? Хүрүүрээ цаа энэ юунд оролцсон. Сумда өмнө бүсэд оролдоод 12 дээр орчоод. Тэгээ надлаа 2 3 наадамд орчоод. Айрагт урдасан тийм ээ. Айргаар орчоод. Тэгээ 2 дахь наадамаа хийж ин да. За баярлалаа олон. За баярлалаа. Баярлалаа наа. 6 дугаарыг хандын мэнд хэрэгсдэг. Хонгор үрээний хувьд ямар удамтай өрөөлөө? Урд өмнө ямар амжилт үзүүлж байна? Урд өмнө нэг битүүрээ. Тэний гастр олон амжилт. Энэ манай өвөгийн манай гадуута. За өвөгийн хэн гэж хүн байв? Шигэн жад. Сумын алдарт байж тийм. Аймгийн алдарт байж. Аймгийн алдарт байж тийм ээ.
За өвөөгийнх нь бас үлдээсээ дууны үргэлжил бас Тий. тийм ээ. Зат. Тэгээ сайхан тавлаа. Эрэхичлээд хамгаалангийн сүлдэртээ соён бутар ихадад бай намруулан мандуудад орноо тамги мату сумын баян хангавагийн иргэн Батбаатрыг ануудаар өхний сэвдэг үргэх ёслол зориулсан хурдан хязаалан насны мордын оролдооны төрөө магнат баян хангавагийн залууя Арсланбаатарын Бачаргалынхаар аман хүзүүн түмэн хаан багийн залууяч анх хоёрын элбгийн хүрэн айргийн гурав баян хангавагийн залууяч баяр сайхны очир сүрэнгийн буурал айргийн дөрөвт баян хангавагийн залууя чанцул дулмын хүрэн айргийн тавд Эрдэнэбаатар багийн залууяч ханди мэнд хоёрын хонгор энэ сайхан хурдан хөлгүүдийнхэн нэрхэм сайхан шинжэн гэвэл улаан хоёр жихэтэй хүн шөнгөрөх шүүтэй хурдаа тарган нууцандаа хурдан шинжэн барвандаа боён гिचгэн сүүлэндээ бушуу дэргэн сагандаа домбрэ хамартай дуран харнуудтай хөндөй чиннэ чэжтэй хөнгөн жахан хүүхэдтэй атан төлөв магнагаран агарын сэлхийг яран дэгдэж алыг хоёр нүдээрээ алсын бараг ширтэн дэгдэж уртан ураг харин дэгдэж уужим талны туулан дэгдэж төмөн хөлгийн түрүүн тодрон ирсэн хөлгүүд нь мөнөөсөө мөн билээ